дээр үе энэ машинч амар ичтэй. Энэгээр зэгт ойдл хүртэл хийдэж штэ. Монгол цэргийн зураас хүртэл гаргана. Шулуун цахилгаан машин болохоор гэл алгуулчихдаг. Тэгэхээр нарийнхээ юу нарийнхээ мантай. Тэгээ огш надад одоо энэ үтээр л загварынхнаас урт настай юм даа. Хоёр буураа. Гэл бүтээлээ гэл явуулчихлаа. За нэг наадмын талбай дээр ахта азар таарад тий. Таны дуртай артист хинбэ гэж асуулт асуусан. За тэр бичлэг маань манай арт товсголсон үгийн маань хамгийн их үзэлт болсон. Хүмүүс аяйгүй их ингээ комментиг уншсан тэгсэн чинь гоё ингэж энэ ах шиг л хөтлөө тий. Энэ ах шиг ийм гоё рок баймаар байна гэж мэгэлээс. Орчоод нэг автобусны юу суудал булаацтлаад ах ихч нар энэ ахаас сороолцож гэнэ үү тий. Зөндөө юм байсан. Энэ өө шиг гоё хөтлөмсөн тий. За тэр ахыгаа орсоо. Энэ ах ямар учиртай хүн бэ гэдгийг би одоо маш товчоор хэлье. Энэ бол хувцас дизайнер. За хувцас дизайнерийнхаа салбарт бол King. За тийм хүнийг урьдсан байна. Авайлдаа King гэж хэлсэн. Тий. Тэгээ одоо ярьж яхад зургууд солигдоод байна. Ямар шүү зурдгийг та бүхэн хараад одоо баг. Бас л гайхалтай хөвөрлө шүү. Хоёлаа нэг танаа урлан дээр очсон шүү дээ тий. Тэгсэн чинь амар зурж илээ шүү. Яг бай. Энэ чинь хувцас загварын урлагч нь суур урлагаас салбарсан урлаг учраас наброск. Загварын фэшн скетч ямар байх ёстой гэдгийг би харуулах гэдэг юм да. Тэгтээ харуулахтай биш. Хинт харуулах гэсэн гэхээр хөрөнгө оруулагчтай харуулах гэж үзсэн. Ягаад тэгэхээр сайн загвар зохион бүтээгчийн скетчийг хөрөнгө оруулагч ойлгож байж хөрөнгөө засдаг байхгүй. Тэгжээч хүн нүрэлтэй. Тэггүй хар сүнг бодлаа нэг. Одоо жишээ нь ингээд 1000 яриад нөгөөд нь төсөөлж чадахгүй л өссөн шүү дээ. Шууд төсөөллийг шууд маа. Тэ. Одоо нэг навшин нэг юу гэдэг чинь Монгол улсын нэг тэнэг нэвтрэл үүдэг шүү дээ. Юу л Shark Tank. Тий. Тэр шиг хүмүүс бол ойлгохгүй. Тэд нар урлагийг мэдэхгүй. Урлагийг хизээч ойлгодог хүмүүс байхгүй. Монголын хулгайч нар урлаг ойлгодог. Урлаг ойлгодог хулгайч нар өөр байдаг. Тэд нар бол хулгайдаг л дээ. Жинхэнэс өнөө мөнөөс яг бид шиг чам шиг бас татвараад үлдэг. Над шиг дампууртлаа бас татвараад үлдэг. Миний компани бас загварын компани дампуурцал явчихна одоо. Тэгтээ сэргийхэл чармаг л чи хэцүүлдэ. Тэнэг хүнд хөрөнгө оруулагч олддоггүй байхгүй. Одоо нэг чулуу гоё эвтэйхэн тооч нэг гоё зурчвал ийм чулуу юм, ийм үнэтэй чулуу юм байна гэдэг. Ялгаад. Тэрнээс хиймэл одоо наран тулаач юм уу? Хогийн чулуунд цуглуулж болно. Ягаад би зурсан зурнаас өөрөө суралцсан гэхээр хүний үн цэн бүтээлээс үүсдэг. Бүтээлээс өөрөө хөгждөг. 20 жилийн өмнө бол би ингэж одоо санхүүжилт татдаг байж л тээ. Одоо бол өөр. Би одоо бриллиант зурлаа. Бриллиантаар нь эсвэл одоо циркон ч юм уу юу ч гэдэг. Боли зүгээр хиймэл спорт гэж юм. Амьд спорт гэрн зурсан байхад яг тэрвэр нь одоо хөрөнгө оруулагч намаар одоо татагдах юм байна л да. Тэгтээ одоохондоо тийм байхгүй. Тийм учраас би одоо сүүлийн үед өөрөө бүх юм бүтээгч хичээж байгаа. Хизээч Монголын дээр асар баян хүмүүс. За энийг төр өгчөөд эргээд ярих уу? За. Энэ юу гэхээр Монголын баячууд баячаар баясах тусам үйл хөдлөх ингээл заавараар явдаг л. Урлагийн төлөө гоё. Яг гоё урлагийн галерей байгаас хүмүүс байна л да. Загварын урлагт ерөөсөө тийм хөрөнгө оруулалт гэсэн байдаггүй байхгүй. Үгүй ээ. Ер нь яг бүр яг орчин үеийн галерей барьсан алга шүү дээ. Яг бүр ингэ те. Ганцхан бүх юм нь галерей залалтай те. Том залаар нь барьсан байхгүй. Тийм хүн байхгүй. Тэгээд бачууд маань одоо тэгээд идэж ууж хансан бол сах урлагт хөрөнгө оруулаач те.
Тийм тэр чинь эргээд урлаг гэдэг чинь одоо бүхнийг хамааруулж байгаа шүү дээ. Ганцхан төслөг урлаг биш. эргээд манипуляц гэдэг ухаанаараа одоо үлгэрл хөрөнгийн бизнес болох ухаантай болно. За. Сайн байна уу? Сайн байна уу? Бодлоо дараахан загнаад байгаа. Байгаараа. Чи тэгсэн шүү дээ. Загнчаад. Одоо болохоор дараахан болохоор тий. буцаад яагаад байна вэ? Өөрөөр хэлээ. Зя Ариукахаа урланд хүрэлцэн ирлээ. Тэгээд ямарчилсан маш их хөдөлмөр одоо өрнж байгаа нь харагдаж байна. Тэ. Баярлалаа. Урлан хөглөрөөд байж хата гоё гэдэг тэ. Хэд замбараг байх бас дургу. Гэхдээ нэг бид нар чинь яг юм хийж чиний бодог би чинь замбараг байхад гоё байдаг шүү дээ. Яг тиймэрхүү. Ахыг нь одоо уран бүтээл замбараг байдаг. Цамсгалах. Бид нар чинь тийм шүү дээ. Гоё. Энд ч тэгээд зөндөө их материалаа татаад авчирсан биз дээ. Нэг том төсөл рүү орох гээд байна тий. Та. Хоёрын төсөл хийж. За. Таны нөгөө яриад байдаг нэг юм нэлээ олон хувцастай коллекц. Тий. Явах гээд байна тий. Чин дэлхийн хэмжээний төсөл. Тамгуудор гээд гоё одоо замын суурийн тавьж яаны би нэгэр их бахархдаг. Эхэндээ шүмэлж ирсэн. Хүн болгон үздэг байсан. Яг одоо хүн болгон ойлгож эхэлж байна. Зүг болох. Ямар нэгэн аргаар тэр гоё төслийг хийж штэ. Энэ чар яасан ч байсан. Нариулагч Баатрыг хардах хэрэггүй. Параг бас параас зэмст гоё. Наа болдгээд нариулагч байна. Бүгдээрээ гоё. Манай ган очрол бүгдээрээ гоё артистууд л да. Яг ахын сүүлийн хэдэн жил нөгөө урлаг соёл руу ороод загвараа сайлаад жоохон галтерцсан л да. Нэг тайзын зураач мураач та. Тийм, тайз декорац. Энэ надад их гоё юу гэсэн импровизац гэсэн. Тэгжээж би хөгжсөн л тийм яг энэ загвараа сайлаад бас жоохон бас арай өөр салбарын зовлоныг бас мэдрээд те. Яг тэгэхээр миний угсаа багын мөрөдлөс жоохон өөрчилчих юмсан гэдэг. Сургах нариулагч нар намайг ойлгодог. Энэ миний сайн нэвд авч найрлагч бүгдээ амар акулууд л та. Одоо энэ чинь гоё алтан малгай байна л та. Хатан зургийг санаас ахыг нь хоёрын төсөл. Энэ данц үзэж болохгүй. Дэлгэтэл. Харин надад харагдал байна л да. Юу нүсэр хийгдгийн те. Одоо харахгүй л да таны одоо энэ зураг гэхэд жишээ нь аюу нүсэр зурагдаг. Одоо яг энэ чинь л материал дээр бууж штэ. Яагаад тэгэхээр нөгөө бодтер бүтээхин тулд эхлээд гоё арт хийх хэрэгтэй. Бүх юм арт байх хэрэгтэй. Миний дүүчсэн. Би чамайг амар бас хүндэлдэг л дээ. Шүтдэг. Гоё штэ. Эрдэмтэй өмнө хүндлэх гоё штэ. Тэ. Энэ гоё. Ах нь бол харантай хэрэглэгөө олон жил болжээ. 20 шодлох уу. Шууд марк арсны өнгөтэй балаар сарачаа шууд. Манай охин бас тийм. Хүмүүсээс тэгэдсэн. Бичлэг харчаад цаатал нэг охин байна. Охин нэм багтаа. Скол ихнэр нэм багтаа гэж байна. Балаа юм. Айгүй комент байсан те. Тэгэхээр охин тэгээд охин мөн загвар зохион бүтээгч Монгол үрслэхэд сурж байгаа те. Тий. Тоодохгүй бас Монгол улсынхаа нэрийг харах агуу мастер болох. Бид нөгөө нэг хамт хөх хотод нэг газар ажиллаж хахад танаа охин ч жоохон охин бастэй. 3 хоногт ийм жоохон охин байсан. Одоо айгүй том болцсон. Оюутан болцсон. Аавынхаа мэргэжлийг өвлөөд авцсан. Цусны юм байна л та. Миний дүүгийн хүүчгс одоо удахгүй зураад байгаа шүү дээ. Тий. Тэр. Ер нь бол ингээ удам дамжд юм билээ те. Цусны юм байдаг л та. Манай гарууш инкус атмануудын гоё дандаа цусны байдаг. Уламжлаг цусны гендэн дамжиж ирсэн те. Ягаад тэгэхээр бид чинь гоё үүрэгтэй шүү дээ. Их харна хөгжүүлэх, урлаг соёлоор хөгжүүлнэ, өөрөө төвчээлнэ гэдэг үүрэгтэй. Бид нар үүрэг тийм. Миний дүүгийн тэр гоё бүтээлүүдийг би хардаг. Байнга шүтдэг л дээ. Миний дүүгийн тэр нэг өөр Монголд бид тэр хамт байж хахад Шанхай Металлика үзэх гэжгаад тэгж хахад миний дүүгийн тэр нэг шонхортой зургийг би аим шүтсэн баг. Тэрнээс хойш би тийм гоё зураг хизээч үзээгүй. Энэ гоё тансаглахгүй. Энэ гоё. Миний насан туршийн төвхийн дусамж хамгийн гол нь тэр амар том гарч л та. Тэр зургийг чи миний дүү хаан залцсан. Зараагүй яг хүнд бэлгэлсэн гэсэн тийм. Надад өгчихгүй. Та өөрийгөө Монгол улс зав ингээд яг юм хувцс
загвар зохион бүтээгч одоо тий тэр төрөлдөө кинг гэж хэлж чадах уу шууд. Кинг Би ерөнхийдөө дарах. Гэтэ дотроо мэдж байгаа. Хүмүүс хэлж байгаа тий. Хүмүүс хэлдэг лорд март гэх гоё шүү дээ. Мэргэжлийн өндөр төвшин хүмүүс бол ойлгоно. Хөндлөгийн урлаг мэддэг хүмүүс бол мэдхгүй. Тийм дургуулт, тийм үгэн дургуулт. Эрдэм түн даруу маруу гэдэг үгэн та дуртай юу? Гүг. Заримдаа өнгөрөө байх дуртай. Миний дүүгийн подкастыг үзэхдээ одоо чиний подкастууд их гоё шүү дээ. Ингээд тэглээ гэл алдартай одоо нөгөө зураачдаг гоё ярьдаг шүү дээ. Амар драмтай ярьдаг шүү дээ. Энэ их гоё. Сонирхолтой. ертөнц гэдэг ч өөр байдаг. Урлагийн ертөнц гэдэг амар агуу. Чиний ихэнх ч ядж захтай урлагийн хүн. Агуу мастер л да. Би бас шүтдэг тий. Харилдаг дотроо дэмждэг. Хүндлэнгийн зүгээр эгэл мухар эгэл зүгээр борцууд. Бидний ертөнцийг мэдэхгүй. Сайн ойлгохгүй. Тий. Галц солиотой хүмүүс л ингэж хараад байдаг тий. Гэхдээ яг үндэ бид солиотой биш. Соёлын хамгийн дээд түвшний хүмүүс байхгүй. Ухаан тийм. Одоо ингээд авиас жишээ нь цус дагаж ген өвлөгддөг гэдэг чинь штэ. За авиасгүй бас хүмүүс байдаг штэ. Ямар ч ингээд бүр өгдөл байхгүй. Тийм хүмүүс ер нь ийм одоо дүрслэх урлагийн төрөлч ч юм уу те. Тийм суугдан гэж байх уу? Одоо олдмол гэх юм уу? За. Одоо жишээ нь том дэлхийн академиудыг төгсөөд ирээд хөдөлмөрөөр олсон амжилт гаргасан хүмүүс байна. Тэгвэл тэр нь цусны бүтэхгүй л дээ. их хөдөлмөр л. Тэ. Насаараа хөдөлмөр бүтэхгүй шүү дээ. Байна те. Нэг насны энд л дуусна. Бидний бид ч гинэсэх гоё шүү дээ. Эйн хүмүүст. Язуур. Танай чинь ямар гоё юм бэлээ. Чи ийм гоё ээжтэй гэж чи ийм гоё артист болсон байхгүй. Тэнэс чи өөрөө бүтсэн биш үү? Тэ? Харин чухал юм билээ л дээ. Тэр генийн хараа гэдэг ч юм бас те. Удан генийн хараа гэдэг ч юм бас. Тэр чухал байдаг. Таны одоо дуртай одоо Sepultura гэдэг ч те. Sepultura Metallica. Эсвэл одоо заримдаа Elvis Presley сонсно. Одоо ингээл ямаа хийж явах та. Мот байх сонсно. Би санджлаа юм л да. Хохоттой. Баяг чихвсэн зүгэл. Дандаа нэг шидэнцний баз авч алсан. Ингээл маркер яриад зарчдаг үстэй. Одоо дүүх сая уурлаа. Бити амдаа юм зугаатай гэдэг маяглаад дахаар уурлаад дахаар чинь ахын зуусан. Яг энэ 100 стил юм. Тий. Уусна имиж үл. Сурцсан юм тий. Тий, насаараа зууцсан. Яг 6 зурж явахдаа л юм. Ингээл цаашлаа. Маш цааш ингээ хөдөлгөл зугаатай байдаг. Уран бүтээл нэг юу уран зургийн электроникийн акустик авдаг байхгүй. Одоо чинь малгадлахаа чимэглэж явах акустик авдаг байхгүй. Хөгжмөө сонсоод уран бүтээлч акустиктэй байдаг байхгүй. Хөгжим шиг байдаг байхгүй. Тэгжээс гоё бүтээл бүтдэг. Нэг хэтрүүлж ярьж байгаа биш. Яг үүндээ тийм. Хүн болгоны бас нэг яг юм хийж явахдаа авдаг. Тийм. Ийм бэрс гатал бас шүү дээ. Тийм. Хийдэг сонсдог хөгжим. Тань шиг бүр ингэж нарийн зурдаг юм зураач Монголд байна уу? Металл яг металл шиг. Байхгүй. Эрдэнийн чулуу шиг ингэ. Байхгүй. Амлаа. Байхгүй. Яг нэг юм суур нэг юу болоод шүү дээ. Алхаж яваа хүний нэг юм дүртэй. Нүгэрүү. Таних бол бүр ингээ характер нь харагддаг байхгүй. Тухайн драматург дүрнийхэн тий. Дүр тий. Гол. Энэ тал дээр бас жоохон яриач. За сүүлийн хэдэн жил жоохон театраар жоохон ноцолцсон юм аа. Энэ дэр нөгөө манай пара нэрлэгч. Хамгийн анх надад санал тавиад Ромео Жюльеттиг одоогоос хэдэн жилийн өмнө сарцсан. Яна. За. Паранаж маань миний хүсэн гоё шинэлэг маягийн Ромео Жюльеттиг их гоё юм байна гэхгүй. Тэгвэл мань жоохон рогтж болох уу? Тэстэй болно шүү дээ. Тэнгүүт нь тэгвэл өнгөний кода миний хүсэн дотор олж гэхгүй. Тэгсэн чинь манай зэн гоё. Одоо ч томог л да. Одоо ч хизээч Ромео Жюльетт гэдэг тийм кодор хийх ирэхгүй л дээ. Оюун нэмч нь пара болохоор чиний оюун нэмч гэдэг. Яг үндэ парагийн оюун нэмч гэхгүй. Яг санаа нь бол Капулетте нөгөө Ромео Жюльеттийн хоёр
зөрчлийн өнгөний контраст нь пара зохиосон байхгүй. Тэр параг юмчгүй. Тэгвэл миний хүн болохоор миний лугаас яах. Чиний өмчт чи гошаасан гэдэг. Хоёулынгийн хэл өмч юм л. Та тэгээд тэрнээс мотивац аваад шууд гоё задлсан уу тий. Ромигийн тал нь одоо вампир. Нөгөөтөл нь болохоор нөгөө юу мутант. Нэмэрхэн маяг өнгөний контраст гоё. Манай барч гоё мэдэрч. Хамгийн анх намайг театрт оруулсан пара Наранбаатар. Тэгээд дараа нь ган учраар орсон. Алдарт тайзны зураас Баяр Магна гэдэг бас. Үндэсний урлагийн их театрын Марко Поло гэдэг гоё зохиол. Тэр их гоё бүтсэн юм аа. Айгуу зохиол бас. Манай үндэсний урлагийн их театр бүх багаараа хөдлөөд гоё. Бүтээл бүтсэн. Тэр жоохон замбарсан. Ер нь ихтэй дэлхийн ингээд томчуудыг харахаар театр руу аягүй орсон мэт мэлс тээ. Тий. Угсаа хөлимд. Пикассо. Тэр чинь бүгдээрээ л театраар орж тээ. Театрын дэлгэцэн зураачаар аягүй хүмүүс ажилласан. Энэ процесс авч хөгждөг. Угсаа тийм хөөлтэй юм шиг. Өссөн үсээгүй. Ордог юм шиг л. Өөр салбарыг бас тээ. Тэр чинь жоохон ингээд бацаа шүү дээ. Одоо удахгүй манай нийлээс юм чи ч гэсэн кино руу шатдаг л. Тийм би киноны зураачаар ажиллаж одоо миний жишээ нь урландаа зарцтай тий. Тэгэхэд би одоо наадмын нээлттэй ажилд хэдэн зуун зарцтай болоод хуурал буцаал тэгэл соолоо болоод тэгээ солоодод гэхгүй шүү дээ. Амьдралын драм гэдэггүй амттай байдаг. Тийм. Тэр амьдралдаа миний дүү хайртай тий. Дуртай. Тэр би яс тий. Насан туршид амьдрах дуртай. Амьдралын амтхгүй. Дүүн нэг урлагийн зочин гэдэг урлан дээр подкаст хийдэг байсан бол урлагаа хүлээлгэж гисэн. Тэгээд одоо би өөрөө урлангуудаар явж одоо подкаст хийх болж байгаа шиг байна. Гэтэ илүү сонирхолтой байна. Өөр хүний ертөнц рүү бүр ингээ ороод ирнэ гэдэг чинь тий. Тэгээд ахта хөх хотод бас ажиллах гоё хувь тавилан тохиожтэй сайхан илүү гоё дотн танилцж хөгжилтэй 2002 оны ертөнцийн төгсөлтөөр миний дүү зүгтэг авчих. Зүгтэг явсан тэгээд байх. Тэнд байсан бүх зураас нар зүгтэж явсан гэнэ. Тэрний нэг нь би гэнэ. Би ор мартчихжээ. Тэгээ нэг үлдсэн үл сайн санаж ах шиг. Охинтойгоо ойлгох нь үлдсэн. Би одоо манай хоёр том ахчаатай суусан. Гоонастайсэн гэнэ санаад байна гэдэг байгаа шүү дээ. Хан тий. Тэнд зураас нар бүгдээрээ явцсан гэдэг. Чамаг ярьдаг. Бүгдээр явцсан. Та битэр л үлдсэн шүү дээ гэдэг. Гэ яах чинь дэлхийн сүрвэл Монгол сүрэхгүй юм уу? Харин тий ядаж л тий бүгд гэлэг барьцгаа. Гэрвэлтэй хамт бай гэж бодсон юм болов. Яасан юм бол. Тэгвэл би нэг 3 нахтай жоохон одоо сичник үлгэр юм гэрэл сансгийн зөгнөлттэй гоё нэг бахан машин гэснээр тоглол үзүүлэл драматург үзүүл ингээл зөгнөлт зохиол яриад төсөөлөр гоё тийм гоё тайвшруулж байгаа юм багаа. Тий. Том байгаа. Тухайд тий тэр үед. Бахан машин зөгнөлт машин байсан юм санагдаж. Аюу хөр. Тэрнээс жоохон юу авсан юм шиг. Соёлын хүүхдийн нэг бага нас бас их чухал юм шиг байна. Тэ ямар үлгэр ярьж сонсохын тэ ямар хүмүүжлэр хүмүүжхийн тэр бас их чухал. Тэгээд том болоод яг тэр үгээр л бас. Одоо манай охин ч намайг шүүмжилдэг шүү дээ. Тэгэл. Та дэндүү жоо тууширч байна. Гоё бод. Энэ гоё л та. Тэгтээ авах юм залуу ирээдүгээс авах юм ам. Тэгтээ миний охин тэгж болохгүй. Хамаагүй тэгж ярьж болохгүй. Заримдаа тэг эсэргүүцэн. Гүснээсээ ч авах нь нааван те. Авч гээх ухаан гэдэг. Тийм ээ. Тэгтэл танаа нэг Devil гэдэг нэг брэнд байдаг шүү дээ. Тэр танаа охины ч гаргасан брэнд те. Айгуу тийм цоглог өнгөтэй. Дэглэм мөрч хөлгөд. Devil гэдэг брэндийг миний охин үсгэсэн. 7 дугаар ангитай ирсэн гэн харандаа хэрэглэхгүй зурдаг. Шууд болоо шатдаг. Бас аавын ген байна. Багаж нэгэ заасан. Одоо харандаа хэрэглэлт харандаа үздэг. Хэрэгээр заримдаа харандаа манай охин юмталт өөрийнх нь хаалганых нь доор харандаа шууруулахаар буцаагаад та өдөөд юм аа. Тэг дуулж байгаа. Янз нь үз. Тэнгөт өдөс. Гэтэ шууд туснаа гэдэг бол бас л авьяас шүү те.
балруул хэрэглэхгүй, харандаа хэрэглэхгүй. Харандаа болоо маркер бол явсан шүү дээ. Бандаас. Алкогол нь сүүлээ жоохон сонирхдаг шүү. Тэрний би жоохон дэмжиж. Бээр мэрэлдв юм зэ. Бас. Эч уран бүтээлч хүн ч одоо удам залгаж байгаа артистик бүх юмар нь хагах бол үргэлжтэй одоохонд бол төр зүрт. Яа, асалтаа нэр гангстай шүү. Тэгээ энэ чинь хин онгоц үлгэн гэж хин санах байлээ гэдэг шиг. Бас хувцыг бол яаж яргалж болох юм те. Чам шиг шүү дээ. Чи бол нэг яргалж маргалдаг юм. Дөрвчин цамцчин сорооч гэж их гоё байдаг шүү дээ. Бүх артистууд одоо Брэдамэрдэ шаац. Зүүн системний өгч. Яг тэр чи төрөлхийн цусны удмын артист. Удахгүй байх нь бас Турк руу бас айлын уран бүтээлийн ажиллаар явах юм. Өрлөгөрсөн. Үндэтгэлийн тийм брэнд бас айжуулчлаа хавсалсан. Nice. Тэрэн дээр миний бас хамтрах ажилтай байгаа. Таны орсон нэг одоо зохиох гэдэг шоунд зулгуусаа албасаар орно шүү дээ. Тий. Арт тусгалсан үг л. Өссөн өсөг орно л та нэг. Тэрийг хоёлоо гоё юм. Амар шоу бааш. Ойролцоо хийзээ гарах. Ирэх хавраасаа дуусна. Энэ манай бүх юм миний хийж байгаа бүх юм дуусах. Дэлхий нээлттэй бол хаалттай хийгээд Монголд хаалттай хийж. Хоёлоо гоё тэрийг яг зөвхөн видеогоор бичлэгтэй амар бас. Манай төсөлчин бас зохиолчтой амар зохиолчтой. Зохиол нь амар тансаг зохиол. Миний хараж байгаагаар бол зүгээр алхаад тахгүй юм шиг л шүү дээ. Бас дүр драматургтай. Бүжигтэй. Гэхдээ театр мода биш. Цэвэр байсан аахгүй. Жон Галлионыг тоглодог мэдхүү. Сайн мэдгүй. Яг хоо. Жон Галлионы тоглолтууд тийм шүү дээ. Мэдээлүүдийн драматург их гоё. Би тийм үздэг. Тэрнээс одоо нэг драмын жүжиглэлт надад хэрэггүй шүү дээ. Миний бие чад бүх юм нариулж байгаа. Одоо фэшн нэг драма жүжиглэлт бас тусдаа. Өөр үүдэг. Одоо ингээл нэг юм тайзан дээр алхаж байгаа үг харахаар бүр зарим бүр хит гажирж байгаа юм санагддаг шүү дээ. Тэр тал тэр гэж боддог. Бүр хэтрүүлэгтэй юм уу? Хит жүжиглэлт драма шахаад тэр нь сүлд эсрэг ижил үүсдэг юм уу заавараа явчихдаг. Тийм би үздэг. Би классик хүн. Насан турштай классик баримталдаг. Чи ч гэсэн тийм те. Хэдий гоё контемпорари хийсэн ч гэсэн классаа барьдаг те. Яг тийм. Тэр их чухалтай. Зарчим байх хэрэгтэй. Уран бүтээлч хүний зарчим байх хэрэгтэй. Контемпорари гэдэг хог авчирч овоолоод ажиллахгүй шүү дээ. Тийм. Тамгины хэсмэс чухал болсон ч гэсэн. Хэн ч хийж болно шүү дээ. Контемпорари. Тэгээ одоо жишээ нь энэ цаг үе бас дуусчих юм шиг надад санагдаж байгаа хөөе. Контемпорари гэдэг нэг хэсэг бас жоохон тэр үгний доор нуухдаж ингэж хамаг хог новш овоолждаг аль баахан нэг магадгүй тамхины ш тавьчихна бөөм бичвэр эн чин дүрслэг урлаг штэ бичвэр ямар яруу нэг зохиол байгаа шүү. Тийм бидний нэг юу байх штэ хууль байх штэ. Эрдмийн хууль. Одоо энэ миний скетч дээр тийм контемпорари хэмжээ хийж байгаа соёл байх хэрэгтэй. Соёл түгэх хэрэгтэй бид нар тийм үүрэгтэй амьдсан хүмүүс шүү дээ. Өртөө төрсөн шүү дээ угаасаа тий. Өртөө төрсөн. Энэ чинь хатууг шүү дээ.
ноён гавраш эсвэл ноён инкус эсвэл өөр хинч үтэй. Бүгдийн өөртөө ноён доолт өөр хинч үтэй. Бүгд өөртөө. Бүгд хариуцлагатай яаж. Би энд амар талархдаг. Одоо энэ гоё киноны одоо энэ сайн Батханы кино хийж байгаа хүмүүс амар их бахархаж байна. Гоё бахархалтай түүх. Түүхийг яг вэ түүхэн гадны хөрөнгө оруулалт хийж байгаа боловч манай жүжигчд их гоё жүжиглэж байна. Драматург их гоё. Тэгээ бас гоё монгол хүн тоглуулж байгаад бас ашигтай шүү дээ. Тэгэхгүй тэгээд Япон хүн тоглуулцдаг, хятад хүн тоглуулцдаг. Тэгээ хааны дөрүүдэд бас жоохон алдаа гараад идэв шүү дээ. Ингээ сонсгоор нэг яриа. Одоо сая тэр Батханы кинон дэр гол дүрийн дэр манай болд гоё жүжиг. Гоё. Тэгээ хальт нэг юуг л харсан. Рок мигийн жүжиглэлтэй драматург нэг рок. Ийм дуртай. Баттар байна. Нөгөө фантастикийн хоёр бацаам орсон байлээ. Гоё жүжиглэл. Нэг бахархаж илээ шүү дээ. Гоё. Амьдрал ийм гоё. Монгол хүний бахархал гэдэг чинь гоё байдаг. Дүрслэгийн чинь одоо нэг ангийн найз чинь бас ирсэн ба шүү дээ. Тэр үеийг жоохон ярил. Ер нь ямар шүү байсан бэ? Тэр үеийн залуучууд тий. Гоё шүү дээ. Дажин ачаалдаад чадвар мадвар хэр байсан бэ тэр үед. Аим шүү дээ. Тэр найз наргаа ирж хүчээр эмбэрс цацар би ус. Үдээ би миний өдөж зэрэгтэй явж байгаа юм. Өөргөө хүчрэх гэж хэлэхгүй л дээ. Тэгтэл энэ гоё найзуудаа хүчээр би өдөг ус. Өдөж зэргийн дэлхийн хэмжээний төвшлэр ярих хэмжээний болчих. Сараач гэж. Гоё шүү дээ. Би найзуудаараа бахархдаг. Манай нэг хоёлаа наадмын талбай дээр яваад бичлэг нэлээд сэвэгцсэн шүү дээ. Наата. Найз өсөлтөд нэлээд орж ирв. Нэлээд орж ирсэн баха та. Хүмүүс айгүйх асуугаалаа. Энэ хүний ажиг нөгөө чайл. Энэ үгүйсэг хүчгэмсэн зарим өөшөглөтл мөтлөө тийм. Түүнүүд их явсан шүү. Тий. Өвөөч шиг өгнө. Дотроос хоорондоо марахсан шүү. Өвөөч шиг ах вэ шүү дээ. Тий. Зарим юм тий. Зарим ухаантайнууд нэгдэг. Жохон хүүхдүүд өвөл болж харагдаад байгаа юм байна. Тий. Ард бол залуу сайхан ахал харагдаад шүү дээ. Юу. Иш төвчээр дүүрэн. Би мүдэхгүй л дээ. Би алтан таягтай шаа. Озzy Osbourne шиг. Яа. Тэгж өгнө. Nice. Тэгээ захирчсан байгаа л да. Амар нэг юм уу та тий. Толгоо молгоо амар. Гавлтад. Ман тансаг штэ. Галзуу баян л дээ. Би баян штэ. Чи ч гэсэн баян штэ. Оюун сэтгэлгийн нэвд баян учраас бүх юм байгаа хгүй. Аргуу хосноос юмыг бий болгодог хүмүүс штэ тий. Орон бүтээлч. Ховос юу ч байгаагүй. Тэгээ ийм юм баггүйс. ертөнц бүтээдэг хгүй бид нар чинь. Бидний гайхамшигын тийм байхгүй. Шин соёл бүтээдэг хүмүүс. Соёлын уурхай байхгүй. Бид нар хэн нэгнээс газрын баялагаас мөнгө олоогүй. Эрдэм мэдлэгээрээ бид нар мөнгө олж амьдарч байна. Голоо зогоож байна. Хамгийн гол нь манай төр бидний цусаар чинь навсын орлогыг дэмждэг байхгүй. Тэнд их дургу сэжиг үрдэг. Уг нь бол нэг татвараар дарамтлах биш, харин ч дэмжих хэрэгтэй шүү дээ. Тий. Миний харж байгаагаар бол хятад мэт тийм маш их хөгжиж байгаа нь зураач мараачтай амар дэмждэг. Одоо хамгийн баячууд нь зураач нарт байдаг шүү дээ. Тий. Хятад мэт очихоор Ловшан гэдэг нэртэй. Тий. Миний дэмэдэж шүү дээ. Тэр нь яаж захт бидний хэмжээнд төрөхгүй. Цусаар чинь хогийн амтдад яг үнтэй ловшан их багш биш. Манус очихоор тэнд загнаа явцдаг л тий. Тэр чинь ямар их тий шамавтай. Тий. Хаан шиг лөвчдөг тий. Тэгэхээр чи тэгсэн цагт л энэ улс орн бас хөгжлийн зам руу орох юм санагддаг шүү дээ. Тэгэхэд одоо ингээл харахаар чи хамгийн өрөвдөлтөй газар л урлаг соёлын байгууллагууд шүү дээ. Урлаг соёл, боловсрал, эргэлмэнд бүх тэр салбарууд нь тий. Би сая одоо улсын эмнэлэгт баг ноёноо эмнэлэгт сахиад хэвтлэлд зовлоо шүү дээ. Эмчнэр ямар хүн цолтой гэж. Би амар багтаа. Тийм. Тэн дээр стресстэй маш. Тэнгүүт би жоохон загнасан л та. Тэгжээж нэг юм бүтэж байгаа. Тэгжээж баг ноёныг бүтэмжлүүлж арай л гэж нэг 5 хоног эмчилүүлж гарч байгаа. Ноёдын тансаг л бол хэр стресс тий. Тэр ширээ мөрөө хэдэн мянган долларын үнэтэй ширээ. Би тэдэрг ноён гэж хэлэхгүй л дээ. Яг л зүгээр нэг заваа үгээр хэлэхэд. Тийм.
Би Японд очиод ингээд ийм бас яг ийм офсын одоо нэг төрийн албаны ажил руу ингээд офс руу орсон бохгүй нэг бичиг баримт хөөцөлтэй. Тэгсэн чинь амар ингийн. Ерөөсөө ийм юу үнэтэй. Бүр хуучны дээр компьютер л тавьчихсан ингээд. Тий. Айгу ингийн байд юм шүү дээ. Харин урлагийн тэр нэг музей галерейг үзэхэр чинь шилт шиг их том. Одоо жишээ нь миний дүү тэгчихсэн үү? Би Парис явсан. Парисын одоо нэг иммиграшн үстэй. Хоёр гой залуу юм л да. Тэгснэ шууд малгай тайлцсан л та. Нэмч малгайтай байсан. Тэгж яхад их гой хүлээж авч байгаа. Соёлтой үнийг хараад цаанаас нь үнэлдэг. Хэд чамаг ч гэсэн тэгдэг шүү дээ. Сая одоо би бүрээд илдүү юм явлаа л та. Дандаа зүүн соёлоор бахарх. Яагаад би монголхан болж төрсөн гэдгийг ухаан олон жил мэдэрч байна л да. Тэр импровизацаараа насан туршдах нь хөгжөөд явж байгаа. Гоё хөгжим сонсохоор ч бүгдийг мартаад өөрийгөө цэнгэлдэг шүү дээ. Миний дүү бас тийм те. Хөхөд чивтэрэ байж хат миний дүү чинь гоё амар гоё байдаг шүү дээ. Санаж цорогдол шан. Би чивчээ сонсох чивчний гадуур сонсоход. Тэгээ сая би бас урлантай байдаг байх та ер нь бас хөгжмөө тавиал. Тэгээ бас чаг сонсчдаг. Яагаад гэвэл бас нэг юм хөгжимчүүгээс нэг юм чимээ өгөөд нэг ам оруулаад байгаа шүү дээ. Бүгдээрээ хаалттай ингээд урлан болгон хаалттай байх чинь нэг юм ороод ирэх гониг төрдөг байхгүй. Тий. Ядаж нэг өрөөж гэсэн. Бүгэж явал. Тий. Амтэмсэн гэсэн. Албарт гэж. Одоо манай гарч ирж байгаа энэ залуу үе дүүнер ер нь хэр байна? Таны хувьд ямар төвшөнд явж байна? Загвар. Би бүгдийг магтана. Бүгдийг магтана. Ер нь хийж бүтээж штэ их орондоо гоё бүтээл соёлын түүчээ болж эхлэх гэж байна. Энийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь зөв хийгээсэй л гэж би захиж байгаа. Ухаантай хийгээрэй. Монгол соёл одооны залуучууд түүх жоохон судлахгүй байна. Түүхийн юм гусаад байгаа. Тэнд нь жоохон эгдүүтэй. Дургасл төрдөг л дээ. Түүхээс судлаад өвдөжс одоо биднээс гоё юм суралцаасаа гэж үздэг. Ядч номын сан цуугаад ном уншаад түүхээс судлаад мундаг археологчдоос юм судлаасаа гэж би үнэхээр хүсдэг. Залууч хит Pinterest суулгачд. Тэнд нь жоохон одооны залууд гэж нөр жоохон Pinterest-ийн хуулгачд байхгүй. Эцэг өгөх юм гол илүү гэх гэдэг тийм. Гоё баялаг төрөх хэрэгтэй байхгүй. Pinterest суулгаад гар чи юм бүтэхгүй шүү дээ. Миний дургуй жигсдэг юм тийм. Үздэг үү. За магтвал би нэгдүгээрт ариуны сурын отхон жаргал огтүр урлаг эдэмдээс за сургууль тань хамт магтъя. Гоё залуучд байгаа. Тэр их бахардаг. Мөнгөн загварыг хөгжүүлж байгаа. Дотроо их дэмждэг. Манай ариуны сур бас мундаг шүү дээ. Манай гоё шүү дээ. Яга ариуны сур айгүй зүтгэлтэй. Яг бидээс ихэлтэй. Уран бүтээлч нь жолон. Тий. Тавлан нэгтэй. Ер нь бол авьяастай төрсэн бол бас зүтгэлэнд давхар цуг ирдэг юм л шүү дээ. Тий. Авьяас ял хөдөлмөр юу гэдэг яг үндэ авьяастай хүмүүс ч бас амар хөдөлмөрлөлт юм бэл. Тий. Ял олж урддаг. Авьяас жоохгүй хүмүүс ч хөдөлмөрлөдөг ч юм байл. Худлаа ингээл нэрийн зүгэл худлаа тий. Урсгалаа. Зураач гэдэг нэрийг ингээл тэрүүгээр попрол яваад байдаг. Тэр хүмүүсийг би зөндөө харсан. Тий. Бэст. Ямаа ихгүй. Тий. Тэгсэн хэрнээ ингээл худлаа зураачийн нэрээр тоглоол. Зураач. Би зураач гээл. Хүмүүс яхаа хаач зураач гэдэг мэрэж л үн цэнтэй болохоор тэрүүгээр айгүйх попрох дуртай. Тий. Тэгсэн хэрнээ ямаа ихгүй. Тий. Авьяас хүмүүс ч яа ямаа хийдэг байхгүй. Би яагаад чиний нэвтрүүлэгт орох гэсэн ингэж дуртай. Чи яагаад тэгэхээр өөрөө эрдэмтэй хүн л дээ. Олон жилийн 20 жил өнгөрлөө шүү дээ. Тэр хар багаас чинь би мэддэг болохоор тэгээ сүүлийн үед миний дүүцэн амар гоё төгсөлтсөн байхгүй. Зөв бурууг ялгадаг. Төгсцөл бол та. Тийм учраас би чиний нэвтрүүлэгт орсон. Тоож орсон. Тэрнээс баг юм тоохгүй. Би өөр нь бас яг бас айгу сайн чочдөг л өрхөг боддог түнээс биш тэ хүн болгоныг ураад үлэмж утгаалт шүү дээ. Яг л маструудыг л үрдэг. Тийм учраас гоё үн цэнтэй явдаг байх гэж боддог.
Яг хоо загварын мэрэгчлээ хүн нэг салбар юм чинь. Төрслөхүүлгийн салбар урлаг штэ. Тэгсэн мөртлөө бас бие даацсан том салбар л да. Яг үндэ бол за тэрийг дараа. Яриач. Манай загварын ертөнц амар том ертөнц ахгүй. Яг үнд бол маш том зах зээл том салбар ахгүй. Тийм зах зээл рүү ахын өнгөх гээд энэ төслийг хийж эхэлж байгаа. Яа, тэр төслийг л шогнол. Ирэх авраас бүтэж байна. Хоёул нөгөө тайд цэвэрэцтэй. Тэр тайд гоё те. Гэтэ нууц цэвэрээ. Тий. Би тайзны зураас нар 6 сэрх хүн яна уучлаа. 6 хүн автор орох юм. Угаасаа. За. Зохиолч нэг хүнтэй. Оюуны өмч нэг хүнтэй. Түүхэн зөвлөхүүд гэдэг бас гоё. Одоо нөгөө Анарха Маратан гэдэг нэг гоё залуу байдаг шүү дээ. Царилэг залуу байдаг шүү дээ. Сараач. Чамсах гоё сахалтай. Тэ. Тэр Улаанбаатар Эрдэнэт гэдэг. Өөр гоё цагаан Турбат. Гоё тийм зөвлөхүүд байна. Миний зүгээр дээлний дотор ихтэл тансаг шүү дээ. Харин харсан. Яг л нэг юм эртний өнгөстэй те. Байсан шүү дээ. Доторх гоё хийваар. Яг л нэг юм хаад л яг л ийм хувц өмсдөг байсан байх таа. Энэ зүгээр л дотор нь шүү дээ. Дотор тал нь. Гадна бол бүр амар. Материал бол таа өстө хуу татж авчирсан байна те. Одохгүй одоо Турк дахиад ханзуу сөөж юм уу явж ирэх юм. Улам байж л да. Манай нөгөө 3 агуулах байгаа. Нөгөө 2 агуулахт амар шилтэй юм байна. Дүүрэн байна. Энэ бас нэлээд өндөр зардлаар бүтэх баха та нэг хуцлахад те. Тийм. Тэн чинь бас нэлээд хэдэн коллекц байгаа шүү те. За нэг хатны коллекц миний тооцоолж 20 сая төгрөгөөр бүтнэ. Маш зөвхөн материалын чанараар, материалын зардал те. Тэгээ оюун бодлын зарлыг нэмүүлдэг явж өгнө шүү дээ. Тэгэл нөгөө чимэглэгч одоо эдэлжтийн зарлалын бүтэн 30 40 гараа явчих байлгүй. Ууг нь бол улс орон чинь ийм үнэл жинхэнэ ууг нь дэмжиж буцаад мүлжиж амжирх тийм тийм. Татврын гоё аваад зөөлнөр хүч нөөцийн нөгөө тэрийгэ эргэж дэлхийд гаргаж эргэж тэрнээсээ мөнгө тусгадаг тий. Улс орон бол одоо энэ урлаг бол тэр л цаана юм шиг байгаа. Анте яагаад бид нар ядуу төр ядуу сэтгэл оюун санаа ядуу байна. Одоо жишээ нь уучрал гişүн гэл новшин залуу багш Тимо тий. Тэн гэ тийм дуулдаг. Одоо туураад урдаг ширлээ мартцсан. Уулын дэмжих хэрэгтэй шүү дээ. Номын сайд байна. Их сайд. Хамгийн хамгийн болно. Бидний бодволоос хайж ирж олж нийгмийн баялагийг хайх хэрэгтэй хүмүүс. Тий. Хаста нэг далаагаас шүр олж байгаа юм шиг гаргаж ирэл тэрийг шумбал тий. Далайн археологч явах хэрэгтэй байхгүй. Тийм хүмүүс ингээл игэл даруухан ингээл урлан дээр чимээ хүн л овшин тогтно гэж те. Бидний гаргаж ирэх хэрэгтэй. Санхүүгээр нь туслах хэрэгтэй те. Соёлын сайдагч олзуурлагч гоё юмор өөрийгөө гангарах хэрэгтэй байхгүй. Биднээр гангарах хэрэгтэй байхгүй. Тийм байхгүй. Урлагийн археологч байх хэрэгтэй. Тийм. Гацад ороос ирж биднийг олох хэрэгтэй байхгүй. Өөртөө яг одоо энийг ярьж ирж тэр нэг зөв зам руу орох байх л та тийм ярьж хэлэхгүй л тэгэл хэн бидрийг ер нь яах вэ? Энд ямар л энд ийм хүн уран бүтээлээ даруухнаар хийгээд том төсөл рүү дэлхий рүү гарах том төслөө ингээд даруухнаар хийгээл байж байгаа. Хувийнхаа зардлаар олсон мөнгөөрөө тийм одоо энэ урлан чинь төрөөс өндөртөө тийм миний урлан одоо сарын 3 сая тийм чи ингээл ууг нь чи ингээд тэр 3 саяыг бүтээлд оруулах хэрэгтэй. Бүтээлд оруулах хэрэгтэй шүү дээ. За тэгээ нэг өөрөөсөө дэлгүүр оршоо нэгээд ингээд брэнд хөгжүүлэхээр бас татвараар дарамтлаад үр зээлэнд оруулаад дампууруулчихдаг тий. Нуурж байна сарат. Бас тэгээ бурхан бас тусалдаг баха. Би бас тэгж боддоо шүү заримдаа ч юм. Би бурханд итгэдэг. Би мөгдөн итгэдэг. Тэгтээ аимс шүтдэг. Тэгтээ итгэдэг. Ягаад би чадaltaа нэг хүндэлж чиний нэвтрэл тоож орсон ийм тэнгэр зайтай. Энэ гоё шүү дээ.
тэнгэрийн зайт хүмүүс урлагийн бид ч яг өмнөд бол хожим урлагийн бурхан тэнгэр болоод хөрөстэй. Хэдэн жилийн дараа би юмд итгэдэг. Эрдэм мэдлэгт итгэдэг. Эрдэм мэдлийг хүндэлдэг, хайрладаг. Таны энэ зурагнаас харж байгаа нэг юм асууж байгаа. Маа. Одоо энэ чинь хүндэт харуулъя. Буцаа шүү дээ, тий. Төсөл ямарс эхлэхдээ хүндэт харууллын юугаар эхлэх үү? Ай маягийн хүртэл. Нөт рокет эхэл. Энд чинь нэлээд хувилбараар хүндэт харуулж байгаа шүү дээ. Энд байгаа. Мань энийг маркераар гос. Булмастер Харандаа хэрэглэхгүй шууд маркер. Амар гоо. Угаасаа ч мэдчихэж байгаа л да. Амар шүү дээ. Хувцас нарын дээр металл. За зүгээр зах цухаас нь л дурдж байгаа шүү. Шоу ямарсан ингээ хүндэт харууллаа. тий. Рок яа хэлээ. Мань зохиолтой их гоё. Зохиол нь их гоё эхэлтий. Хүндэт харуулал ихрэх. Тэнгүүтээ бэкграунд жоохон хальт нууцаад илгий. Жогоо дэлгэр. Хүнд харуулаар эхлээд тэгээ бэкграунд дээр одоо та нар тайз мэт гангаан саналт. Гангаан эхлэнэ гэсэн. Бэкграунд дээр их хатны гоё хатан зураг мөр их хатууд явах. Одоогоос 4,000 жилийн өмнөх түүх. Скипс өмнөх гэсэн үг. Скипс Сарматаас өмнө гэсэн үг. Тэр үед Монголын түүх эхэлсэн байсан байхгүй. Хатан зургийг нь олон жил судлаа л та. Чи тэр бас явж өстэй. явжсэн. Хөлөн бүр Баяннуур мөр гэл. Тэрэн дээр яасан гэхээр тэр Баяннуурын хатны зургийг хоёлоо яхад амар гүн байсан мэт. Мангар гүнзгий. Одоо тэндээс одоо тэр үеийн хөтөөж аж үйлдвэрийн байдал мэдж болохоор байна. Тэрийг зүгээр утгаар хийгүүл байхгүй. Чулуугаар хийгүүл байхгүй. Ямар амар гүн байсан. Хойло гараа хийж үзсэн. Санжнууд тэрийг 2-3 гүн. Тэр үед аж үйлдвэр хөцсөн л байсан байхгүй. Зэвсгийн үйлдвэрлэл гэсэн үг л дээ. За хөдөө аж ахуй. За дагалын хөөгөр бол их гоё л дээ. Одоо Монголын хожинхэр агуу бас тийм. Баяннууртай залгаа манай од юу вэ? Яг л аимшигтай гоё дүү. Яг хатан зургийн бас тийм маш гүн. Баг 3 бүр илүү хөтсөн байсан юм байна. Тэндээс юу чулгааны ухлаацыг тэр үеийн одоо зэвсгийг аж үйлдвэрийн хөгжлөх мэдхээр л. Одоо бид нар хийж чадахгүй. Одоо бид нар чулуу зохиол яах вэ? Аг бол хаг бут төсрөн шүү дээ. Тийм. Шууд алхаар зохиол нэг чулуу хаг зохиол. Тэгээ тийм агуу бүтээлүүд төр чинь ингээд хүмүүс чинь айгүйх сараачсан байт юм л. Тийм. Энэ айгүй бүтүүлэг гарч. Соёлын доголдол. Тийм. Бүтүүлгийн доголдол. Боловсрол мэдлэгийн доголдол. Гамшиг гэсэн үг л. Яг өмнө соёлын гамшиг гэсэн. Энэ байгаль аялал жуулчлалын яам, соёлын яам, хөдөө хүнс хөдөө аж ахуй яам бүгд хамтраад ажиллах хэрэгтэй байхгүй. Яг тийм бүтүүлэг үүсэт. Нийгмээрээ соёлцох хэрэгтэй. Монгол улс дэлхийн соёлтой гүрэн байх хэрэгтэй. Цагтаа гоё биш шүү дээ. Дэлхийн соёлыг тодорхойлж ирсэн. Бүгдийг эзлэх гэж хэлэхгүй л дээ. Сойрхон бүтээсэн том эзэн төгрөг байсан. Би их чалчулж очив. Яа. Өөрөө юм. Яа, жоохон бооцох. За. Арт тал руу. Окей. Тэгвэл хэтэрхий улс төрлөг орчих гэдэг. Яг тэгэл яг үнэндээ тэгэл улс төртэй бидний амьдрал шууд холбогдож байгаа. Яг бидний яаж явах юм чинь улс төр цэвэршиж л бид нэр бас ингэх гээд байдаг. Гэтэ яг урлаг мэдээж ингэ төрүүлж харахдаг гэдэг шүү дээ. Бид чинь угаас нийгмийг тодорхойлагч. Энийг одоогүй ярих. Энэ ч гойсод. Тэ. Бид нийгмийг зөвшөөрөлдөх хүмүүс яг юм даа. Тэгтээ улс төрч тэрийг мэддэг байхгүй. Улгаа шатдаг. Энийг ярихаар бас улс төрлөг болох гэдэг нь. Бас болох гээд буруучих гээд сар идэгч. За танд одоо ярих юм байвал та одоо яар. Би Монголын бүх орон бүтээлчтэй их баярлж авдаг. Уран зураач, дүрслэх хөдөлгөөний бүх салбарт талархаж авдаг.
дээрээ сайхан улам гоё нийгмээ төвчөлээд соёл боловсролгүй навшин тэр ус төсдөг гоё сэхвэрлээд жоохон улам жоохон хүчтэй ажиллах хэрэгтэй байна гэсэн үг. Бид нар жоохон хэтэрхий мөнгөнд дарагдаад яваад байна. Нийгмийн зориг гэж хүнд байх хэрэгтэй. Хүн ядуу байж болно. Уран бүтээлч ядуу байдаг шүү дээ. Тэ зоригтой байх хэрэгтэй. Одоо чи миний дуу гоё бүтээл хийхэд бол дундуур нь халтур хийдэг шүү дээ. Тэгж л явах хэрэгтэй. Тэгж бүтээлч нь хүчтэй болно. Амьдралаа зохицуулна. Бидний зураг Монгол зарагдахгүй шүү дээ. Хэн ч авахгүй. Улс төрч авахгүй шүү дээ. Харахгүй бүдүүлэг нийгмийн хамгийн бузар булаан өмнөх чинь дээр гарцсан явж байгаа шүү дээ. Хаг шаарнууд. Тэрнээс борч байгаа хүмүүс соёлыг ойлгодог байхгүй. Мэддэг. Нийгмийн дийлэнхэн зохиолын дуу сонсдог. Би тийм аим дургу. Бузар юм санагддаг. Яг тийм энэ улс төрчд ингээ өөртөө соёлыг учраас жинхэнэ язгууртнууд артистууд үүдээ. Алдартай гоё зурагч нар шүү дээ. Доовол одоо чимэдээ багш өөрхөн давгаа багш зэрэг гоё хүмүүс шүү. Араас нь бид нар юу шүү дээ. Жинхэнэ мастерууд ингээл зам мөрөлдөг л юм. Араас нь зам мөрөөр нь юм бас тий. Мөрийн алцгүй гоё цэвэрх амьдрдаг. Борж урахаар хөрх юмд. Зовоол байна. Жагвартал би бол баян хүн. Маш баян. Та нэг бид нэр баян хүн, миний дүү баян хүн гэдэг чинь сэтгэлгээний баян гэж хэлээд байна. Тий. Оюун санааны баялаг. Оюун санааны сэтгэлгээний баялаг. Бид чинь баялаг дүүгэж байгаа шүү дээ. Хөрөнгө мөнгөний бас баян байна. Тий. Та чи нэг хувцал 30 40 саяар босоод байгаа юм чи баян л шүү дээ. Тий. Энэ чинь зовлон шүү дээ. Зовж чинь баялаг бүтээж байгаа юм. Бид ч оюуны баялаг бүтээж байгаа хүмүүс. Тий. Гэцүү шүү Энэ дээ. бол амар зүйл биш л дээ. Маш их юмыг туулж ижин бүтээлч гарч байгаа шүү дээ. Түүнээс ингээл би одоо энэ баячууд гоё хоол идмээр шүү дээ. Тэгэхгүй тэр хоолоо хасаад тэгэл бүтээлдээ зурлж. Энэ гоё шүү дээ. Уран бүтээч хүмүүсийн гоё тансгал. Тэндээ кайф аваад энийг хараад одоо миний малгайг чи хараа л да. хайрт Амар. Зөвхөн л малгаан шүү дээ. Тэгээд энэ чинь хүзүүвч мөдөл мөр хувц дэшээ ингээл бүтэн мараад ирэх чинь бүр алаа таахна. Тий. Өөр ертөнцөөс л өөгдсөн л хүмүүс байна да тий. Мэдсэн. Магадгүй ийм нэг та өөр гаригаас ирсэн баха. Ийм бүр тий. Нусар юм гариг тэрийг л хийгээд байгаа баха. Одоо цэвтэр нэг гариг их л та. Нэг удлаа өөргөр. Гараа шахах чинь бас гоё юм ярьдаг шүү дээ. Ингүү шахах чинь гоё юм ярьдаг тий. Манай нэвтрүүлэг хоёулаа орсон. Тий. Тэгээд мастерд л орд юм да. Тий. Акулууд ор. Дашаа намдаггүй хүртэл орсон. Тэгээд хин чимдээ орсон. Тэгээд мастерд л орд. Миний хоолоо молоо ч юм бас байгаад идэв л шүү дээ. Тий. Дууч ч юм бас хөгшөрдгүү гэдэг Тий. тэр утгатай юм шиг л шүү дээ. Одоо металлик гэж яг л тэр үеэрээ л болж байгаа шүү дээ. Саяас нэг ойрхон тоглолт хийгээд байгаа шүү нөгөө. Хойш маш тоглолт хийгээд байгаа шүү. Манай тэр стори нарсан ч металликийн тоглолт үзчихсэн. Тэгж байгаа металликагаар хөгжим тоглох гэж байгаа. Шот нээлтэн дээр. Яалаа. Миний мөрөөдөл. Тэгтээ өсөг ирнэ. Би миний аимшигтай хорон санаа яваад байгаа. Хүс нүмнэх босохос их хавраас гэсэн үг. Сепультера металлика хэрэг шахдаг. Тэгж хувцтай бол зөх. тэгж бидний амьдрал дуусна шүү дээ. Таахан мөрөдлөө бидлээд завнаас цааш газар үгүй. Их хансгэ. За хата баярлаа. Маа. Нөгөө нэг том шоугаар нь дахин уулзъя. Тэг. За баярлалаа. За. Бүтсэн үү? Одоо мэдгүй аа мантаж л болно.